Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн, урчуудын эвлэлийн шагналт зураач, Монголын шог зургийн нэрт мастер, байдгийн байдын юу өгүүлв шог зургийн үтсгэлэн, олон улсын нийтмийн баярыг өгтөн Монголын уран зургийн галерейд нийлээ. Үтсгэлэнт Монголын уран зургийн галерейн Алтан сан хөмрөгт хадгалагдаж буй хуучны зургуудаас гадна сүүлийн үеийн бүтээлүүдийг нэг дор дийлгэн олонний хүртэл болгож буй юм. За миний энэ өнөөдрийн гарч байгаа энэ үтсгэлэн бол миний 15 дахь үтсгэлэн. Би улсын хэмжээнд 15 бүрэн хэмжээний юм үтсгэлэн гаргасан хүн. Тэгээд энэ удаагийн үтсгэлэн бол нэг онцлог нь юу гэхээр уран зургийн галерейг зохион байгуулж 4 сарын 1-ний инээдүйн баярт зориуд ингэж гаргаж байгаа юм үтсгэлэн байна. Тэгээд энэ үтсгэлэнгийн бүх одоо энэ хэвлэж барих одоо бүхэл одоо ажил байдгийн шүү дээ. Тэр болгоныг бол уран зургийн галерейгаас санаачлан гаргасан. Би бол олон үтсгэлэн хийсэн хүн их хэмжээний мөнгө ордог юм гэж. Надад бол одоо үнэхээр том хөрөнгө оруулалт болж байгаа. Тийм учраас би энэ авчирсан 35 зураг байгаа. Тэр зургийг би энэ улсын сан хөмрөгт би бэлэг болгож хандивлж байгаа. За ингээд Монголын ард түмэн болон одоо олон 10 зураач нар тэр дундаа энэ хошин шог зураач нартай би энэ өдрийн одоо халуун мэндийг дэвшүүлье. Инээд нарган болгон айл өрийн гэрт одоо мандаж байх болтугай гэж өрөөё. За олон улсын нийтмийн баярыг тохиолдуулаад Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн байдгийн одоо хуучны одоо Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт одоо хадгалагдаж байсан төдийлөө одоо үзэгчдийн сонорт одоо удаан хугацаагаар хүрээгүй хуучны бүтээлүүдийг одоо шинэ орчин цагийн өөрийнх нь бүтээлүүдтэй хослуулан ингэж гаргаж байгаа энэ үзэсгэлэн онцлог. Байдгийн маань одоо улсын сан хөмрөгт бас өөрийнхөө 35 бүтээлийг одоо бэлгэлнэ энэ өнөөдөр гэж хэлсэн. Мөн байдгийн цагаан суурга гэж бүтээл манад одоо 1995 онд одоо ирсэн юм уран зургийн бүтээл байдаг. Энэ бүтээлийн одоо жаз нь одоо хуучирсан байсныг өөрөө одоо шинчилж одоо ингэж бас хүлээлгэж өгч байгаамаа. Мөн үеэр Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн даваа цэрэнгэн инээд хэмээх баримлыг сэргээн засварлаж дуусгасныг үзэгчдийн хүртэл болголоо. Шог зургийн тухайн нийгэм цаг үеийн эмзэг сэдвийг хөндөн хүн ба хүний амьдралын хөгтөө дүр төрхийг хошин шог гэрнэ яд шүмжилт байдлаар илэрхийлж нийгэм улс төр цаг үеийн тол болж байдаг билээ. Гашуун үнэн хийгээд шүмжлэлт дургүй биднийг өөрсдөр минь шоолуулгаараа шог зураач гайхалтай гэлтэй. Үтсгэлэн энэ сарын 4-ний өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейд гарна.